Монгол улс Оросын холбооны улсын хамтарсан хайгуулын экспедиц Дорнод аймгийг зорилоо. Монгол улс Оросын холбооны улсын төрийн тэргүүн нарын чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх тухай 2024 оны яриа хэлэлцээрт халахын голын байлдааны тулалдааны талбарт хамтарсан хайгуулын экспедиц байгуулж ажиллуулахаар шийдвэрлсэн билээ. Энэ нь халахын голын байлдааны тулааны талбар буюу Дорнод аймагт хамтарсан хайгуулын экспедицийн үйл ажиллагааг эхлүүлж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг илрүүлэх, мөнхжүүлэх, Оросын холбооны улсын талд тухайн үеийн улаан армийн амь үрэгдсэн дайчдын дурсгалыг шилжүүлэн өгөх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, илэрсэн олдвор, хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой юм. Тэгвэл хамтарсан хайгуулын экспедицийн удирдлага эрдэмтэн судлаачид, шинжээчид энэ өдөр Дорнод аймгийг зорьсон бөгөөд тэднийг Монгол улсын батлан хамгаалах салбар, зэвсэг түвшний удирдлагын төлөөлөл, Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны бие бүрэлдэхүүн өдөм ордуулж амжилт хүслээ. За энэ удаагийн хамтарсан хайгуулын экспедиц зөвлөлт толгойд Оросын холбооны улсын талаас 40 орчим бүрэлдэхүүнтэй мэргэжлийн болон төрийн бас байгууллагын төлөөлөл, Монгол улсаас бол батлан хамгаалах яам, хууль зүйн дотоод хэргийн яамны чиг үүрэгт хамаардаг хүрээлэн, судалгааны төвүүд, их сургуулиуд болон мэргэжлийн албан хаагчид оролцож ингээд хамтарсан экспедиц үйл ажиллагаа явуулахад төлөвлөж байна. За хамтарсан экспедицийн үйл ажиллагаа маань 10 гаруй хоногийн хугацаатай 1939 оны халахын голын байлдааны ажиллагааны явагдаж байсан гол тулааны талбаруудад хайгуулын малтлагыг хийнэ. Вы знаете, естественно, настроение у меня крайне радостное. Яг гэвэл Японы милитаристуудын эсрэг бидний хамтын дайн болох халахын голын байлдаанд ялснаас хойш 85 жилийн дараа цэрэг ирсэн шарлыг хайх, хамтарсан эрэл хайгуулыг тулалдаан өрнсөн газар оронд эхлүүлж байна. Цэргийн албаагчдын шарлыг эрен хайх, мөнхжүүлэх цэргийн дурсгалыг хадгалж хамгаалахтай холбоотой асуудлаар хоёр улсын ерөнхийлөгч нар өнгөрсөн оны 9-р сард тохиролцож, одоо бидний энэ үйл ажиллагаа бат бөх харилцаан дээр суурьшуулсан. Биднийг маш их ажил хүлээж байна. Учир нь халахын голд зөвлөлт холбоот улсын сураггүй алгуулсан ойролцоогоор 2000 гаруй цэрэг, мөн бас тодорхой тооны монгол цэргүүд ч дайны талбарт сураггүй алгуулсан хэвээр байна. Тэднийг ч мөн адилхан илрүүлж нэр төртэйгээр оршуулах нь бидний нэн тэргүүний зорилго юм а. С воинскими почестями пересохранить. Энэ үеэр бригадийн генерал Баасан дам хэлсэн үгэндээ энэхүү хамтарсан хайгуулын экспедицийн үйл ажиллагааны үр дүнгээр Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан Монгол зөвлөлтийн дайчдын алдар гавьяаг мөнхжүүлж, хүүхэд залуучууд хойч үед энэ дайны түүхэн туршлага, сургамж, үн цэнийг бодитоогоор ойлгуулан таниулж, тэднийг цэрэг эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлэхэд чиглэсэн чухал аж холбогдолтой арга хэмжээ юм. Цэргийн археологийн салбарт хамтран ажиллаж буй эрдэмтэн судлаачид, шинжээчид та бүхэнд ажлын амжилт хүсье хэмээсэн юм а. Хамтарсан хайгуулын экспедицийн Монгол талын даргаар зэвсэг түвшний хуурай замын цэргийн штабын дарга бригадийн генерал Буян Дэлгэр ажиллаж.